Зохиолч Чадраавлын Лодой дамб. Манай сургуулийнхан тууж 8 дугаар хэсэг. Хойно сонсвол ням гүн бидний хоол хувцсанд зориулж улсаас өгсөн хөрөнгийн ихэнхийг хувьдаан завшиж байснаар барахгүй хүүхэд эмчлүүлэх нэрээр ловсонтой нийлж сургуулийн өдий төдий төгрөгийг эдсэн. Тэр зөвлөлтийн эмчирээд биднийг эдгэхэд занал хорсол нь буцалж бидэнд хор өгсөн ажээ. Хэдэн өдрийн дараа доктор явах болж сувраган эвэртэй хөнгөнсөн дуутай хилэн шиг гялтгансан хар хайныг хөлсөн тэргэн дээр суугаад эгнэлдэн зогсож байгаа бидний дэргэд ирж бүгдтэй нь гар барилцаж салахын ёс хийв. Надтай бас гараа барьсан юм. Магна дээр минь тавьж байсан бүлээхэн зөөлхөн цагаан гарын би чанга гэгч нь барив. Доктор цэнхэр боловч ээжийн нүдтэй адилхан нүдэ алгуур цавчилж угаад надад хэдэн үг хэлв. Чамайг их юм сураад олонд хүчээ хайр найргүй өгөөрэй. Түн шиг сайхан амьдрал хорвоо дээр байдгүй юм шүү гэж доктор хэлж байна гэж цагаа уцтай эрэгтэй хүн надад тэр хэлснийг орчуулж өгөв. За ээж минь гэж би хэлсэн юм. Гэвч сонссон эсхийг бүү мэд. Учир нь хоолой минь зангираад нүднээс минь нулимс туслан догдолж байсан тул хүн сонсохоор хэлж чадаагүй бах. Тийм боловч би сэтгэлдээ хизээч мартагдашгүйгээр тод хэлсэн юм. Доктор Бурундхийг тэрвэрч үнснээ өргөөд бидний өмнө зогсож байгаа тэрэгнийхээ дэргэд очиод Бурундхийг тэрвэрсэн хэвээр бидэн рүү хандаж нэлээд үг хэлв. Хүүхдүүд минь, та нар бол ирээдүйн хүмүүс. Та бүхний дундаас эрдэмтэн, багш, эмч, инженер, зохиолч нар гарч өөрийн орондоо их хөгжлийг байгуулна. Одоо Монгол оронд байгуулж байгаа суурь дээр асар сайхан барилгыг босгох хүмүүс бол та нар шүү дээ. Урагшаал зүтгээд бай. Та нарын сурлага бүтээлийн чинь зам нээлттэй байна. Та нарт би сайн бүхнийг хүсье. Би хизээч та нарыгаа мартахгүй гэж докторын хэлснийг орчуулан хэлж өгөв. Доктор Бурундхийг илгэндээ наан чанга тэрвэрч нүд хамар хошуу хазар гэд цөмийн шуналтай гэгчин үнсэж буцааж газартан тавиад эргэж тэргэн дээрээсээ нэгэн ном авч Бурундхагт өгөөд дахин түүний хазар дээр нь үнсэж бүлээхэн жижигхэн зөөлөн цагаан гараа даллан бидэнд баяр хүргээд тэргэндээ сууж явсан байлаа. Бидний цөмийн нүднээс нулимс туссан. Гэвч энэ нулимс бол арчаагүй нулимс биш, харин ачт хүндээ талархсан баярын нулимс юм. Бид хөдөлгүй зогссоор байв. Жигд алхаатай хар хайныг хөлсөн тэрэг баруун хөдлөөд авиран гарахад хөдлийн орой дээгүүр хэсэг үүлэн сүудэр дайран өнгөрч гараад ачид хүний минь өмнөх замыг ариутхан цэвэрлж байгаа юм шиг гэрэлт нар бүх хөдлийг дахин гээгүүлв. Бурундхгийн шингэн зөөлөн ус нь салхинд үлмэдэг сэвэлзэн гар нь үхэр тэрэгний арын ялуунаас барьж авах гэж байгаа мэт давлан даллаж байв. Далхааны буу багш минь аллан холдож байгаа докторын хойноос ширтэн гараа даллахад үргэлж байсан боловч сүүлийн үед нэлээд удаан татсан баясгалант инээд нь нүдэнд нь дахин тодорч билээ. Үхэр тэрэг заримдаа маш хурдан юм шүү. Ядахта тэр хайнгийн хурдан алхах гэдэг нь тэрэг хөтлийн оройд улам ойрцоор байлаа. Докторын бүлээхэн жижигхэн зөөлхөн цагаан гар нь бидний зүг, миний зүг даллаж байх нь харагдаад л байв. Бид тэр докторын нэрийг мэдж аваагүй. Гэвч бид тэр бол манай ах トゥ зөвлөлтийн хүн, Орос хүн, манай ачид хүн гэдгийг мэдсэн ба хизээч мартахгүй билээ. Үүнээс хойш олон он жил өнгөрсөн. Гэвч тэр доктор миний санаанаас гардгүй бөгөөд түүний бүлээхэн жижигхэн зөөлөн цагаан гар үргэлж санагддаг юм. Бид
Докторийн хойноос гараад аллан зогссоор байв. Гэтэл бидний дундаас хэн нэгэн маань хүүхдийн нарийн шингэн хоолоогоор сэтгэл санаа минь залуухан сэргэлэн дарахж бид чинь гэж эхлэн дуулахад бид бүгд нэгэн зэрэг янз бүрийн өнгөтэй боловч нэгэн сэтгэлээр түргдэн гарах хүчрхэг дуугаар залган авч баяр жаргалын түлхүүрийг балбан давтан бүтээж байна. Хүнд алах минь дээшээ бол хүчтэйгээр доошоо цох гэж дуулцгаав. Доктор хоёр гараараа бидний дууны цохилтоор даллан явж байгаа нь тодорхой харагдаж байсан бөгөөд надад доктор маань сайхан том цагаан шүдээ ярилцуулан баяр хайр хүнч сэтгэлээр гэрэлтсэн дөлгөөн цэнхэр нүдэрээ инээмсэглэн бидэнтэй хамт стүүчи гэж дуулж байх шиг санагдсан билээ. Бидний дуу улам хүчтэй, улам сүртэй нэжигнэж саяхан чихний үзүүрт сонсогдож байсан хийдийн том бүрээний нэг хөгөөр үргэлжлэн гарах дуу бишгүүрүүдийн гаслан янгинах аялгуу дарагдан замхарч сонсогдохоо болов. Доктор маань хөтлийн орой дээр гараад малгайгаа авч даллсаар цаад руу нь далд орсон боловч миний нүдэнд түүний дүр харагдсаар байсан бөгөөд бидний дууч үргэлжилсээр байв. Бид дуугаан зогсоход бидэнтэй хамт дуулж байсан Далхаа Нимбүү багш бид нар өөд инээмсэглэн харснаа. За хүүхдүүд минь хоолоо идээд хичээлдээ орцгоо гэж хэлсэн үг шинэ амьдралын урай мэт хангинан сонсогдов. Би өнгөрсөн юмаа дурсаж дэндүү нуршчих шиг болов. Одоо ингээд зогсъё. Харин бурамтагт ямар ном өгснийг сонирхож байгаа бол энд байна. Би тэр номын тохиолдсон нэг хуудсыг нээхэд амьдралдаа ямар ч ашиггүй дэмий өнгөрүүлсэн жилээ санаж шаналн гунихгүй байхаар амьдрах хэрэгтэй гэж бичсэн байна. Уншигч та чухам хэний зохиосон ямар ном өгсөн гэдгийг өөрөө таалдаа. Харин хэлэхэд бурамтаг бол бурамтаг биш. Дулмаагүй болоод олон жил болсон шүү. Дулмааг урд бурамтаг гэж хочилдог байж билээ гэж би огт санамсаргүй Далхаа Нимбүү багштай саяхан шиг хэлчихсэн чинь намайг ихэд зэмлэн. Та чинь ийм хүнийг тэгж нэрлж байснаа ажиггүй ярьж байхдаа ичихгүй байна уу? Хожлох гэдэг чинь ням хүн лувсан одчин хэрэг. Тэгээд тэд нартайгаа хамт буучлагдах ёстой юм шүү гэж хэлсэн билээ. Би үүндээ санамсаргүй хэлчихсэн юм. Гэвч Далхаа Нимбүү багшид зэмлүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ хүнд зэмлүүлснээс толгой руугаан төмөр таягаар хэд сайн цогсон дээр билээ. За тэгээд би өнөөдөр хурмаа хийн. Дулмаа маань заавал ирнэ. Ямар 20 гаруй жилийн өмнөх Монголын үхэр тэргээр явж байсан түргэн тусламж биш. 20 алд алхмаар давтлан хөгжсөн шинэ Монголын нисэх онгоц хөлөлсөн түргэн тусламж болохоор дулмаа минь хожимдохгүй ирнэ. Хурмаа хийж байгаа хүмүүс өөрсдөө баяр нь багтаж ядсан царайгаан улайлгаад жуумалцсан дотроо инээмсэглэж дуугүй суудаг. Харин хундагаан өргөж ерөөл тавихыг зочид гүйцэтгэдэг билээ. Гэвч би үүнийг зөрчиж эхний хундагаа нэрийг үл мэдэх боловч бүлээхэн, жижигхэн, зөөлхөн цагаан гар нь үргэлж санагдж байдаг докторийн төлөө тийм гайхамшигт хүмүүсээ явуулж бидэнд тусалж байдаг зөвлөлтийн ард түмний төлөө тухайлбал зөвлөлт Монголын ах дүүгийн их нөхөрлөлийн төлөө өөрөө өргөнө. Үүнийг ч зочид минь дэмжинэ. Ялангуяа бид хоёрын хүндэт зочин Гавьяат багш Далхаа Нимбүү, бидний ууган найз Дэд Эрдэмтэн Дорж, багш Эрдэнэ, жүжигчин Сүрэн, инженер Чулуун бүгдээс түрүүнд дэмжинэ гэж би хатуу итгэж байна. Бас бид өнөөдөр хэдэн боргэр нь орс ураггүй албалаад орон дээр нь 2 давхар цагаан ордон сүндэрлэн босоод түүнд 10 жилийн дунд сургууль хичээлж байгаа танхимынхаа тухай
хөгжилдөн ярилцаж бидэнд ертөнцийг харах нүдийг минь анх удаа нээж өгсөн Далхаа Нимбүү багшийнхаа эрүүл мэндийн төлөө хундаг өргөнө. Эрхэм зочд минь морилон ирцгээ. За тэр бэ хэлээгүй юу? Үүдний тасалгаанд дулмаагийн минь хөлийн чимээ гарах шиг боллоо шүү. Хүй, дулмаатай минь хамт нөгөө цагаан хувцастай эрэгтэй хүн ороод ирлээ. Жаахан хөгшөрснөөс биш яах аргагүй мөн байна. Зохиолч Чадраавалын Лодой дамб 1952 он. Уншсан Эрхэнбаярын Баддорж 2025 он.